Энэхээрийг худалдаа авах гэрээгээр халахвчилж бусдын объектыг үнийн зарим хэсэг төлөөгүй зарилан эхэлсэн бусдыг хээл хахуулахад хамтран оролцож өдөөн түлхсэн гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэрэгүүд ялагдагчаар татан шалгаж байгааг нийслэлийн прокурорын газрын хэлтийн прокурор Бясман өчигдөр мэдэгдлээ. Улаанбаатар төмөр замын даргын өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны тушаалаар тус байгууллагаар үйлчлүүлэх үн тариф нэмэгдсэн байна. Уг тарифыг 7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхэлжээ. Тэгвэл Монгол Улсын өрсөлдөөний тухай хуулийн дагуу монопол аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа шудраг өрсөлдөө эрхчин талаа газраа хянуулж зөвшөөрлөх ёстой. Гэтэл Улаанбаатар төмөр замын хувьд ийхүү өөрчлөлт хийхдээ шудраг өрсөлдөө эрхчин талаа газраас хянуулаг байна. Тиймээс хуулийн дагуу Улаанбаатар төмөр замыг 2018 оны нийт орлогын 3% буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг шудраг өрсөлдөө эрхчин талаа газраас гаргажээ. Булган аймгийн Богц цэмент төвөөс хойд зүгт 17 км өчигдөр 12 цаг 25 минутанд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болсныг гамшигын шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Одоо орон геофизикийн үрэлэнгээс өгсөн мэдээлэлээр газар хөдлөлтийн өргөрөг 4895 уртраг 10345 солилцоод бүртгэгдсэн байна. Харин газар хөдлөлтөй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл хохирол нутгийн иргэдэд учрааг байна. Улс төрийн нэр дэвсгэлтэн зориг агсныг хүнээсээ хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр булганыг цагдаа орж шалгаж гиснээс хойш 9 сар гаруй хугацаа өнгөрсөн. Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтай ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа өчигдөр улсын ерхий прокурорын туслах хэлтсийн дарга Амрууд мэдээллээ. Улсын хурлдах хардсан намын бүлгийн дарга Эрдэнэ улсын хурлын ээлжид бич чуулганыг нэн дараа хуралдуулахыг шаардсан альбом бичгийг улсын хурлын даргын холдод хүргүүлжээ. Уг бичигт ерөнхий сайд болон сангийн сайд Монгол амтны ерөнхийлөгч нарын эдийн засгийн нөхцөлөдлийн талаар хийсэн мэдээлэл нь тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод хөрөнгө оруулалтанд ноцтой хөрөл учруулсан үйлдэл болсон. Ийм улсын хурлын чуулганыг хуралдуулж, дээрх алтан тушаалтнуудад хариуцлага тооцоолон улсын нэгдсэн засгийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах тухай асуудлыг хилэлцэн зүйтэй гэж онцлсан байна. Шудраг өрсөлдөө эрхчин талаа газраас энэ жилийн хичээлийн шинжилгээр ихтэй сургуулиудын оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж мэдэгджээ. Учир нь өнгөрсөн жилийн 3 дугаар сард шудраг өрсөлдөө эрхчин талаа газраас ихтэй сургуулиудад албан шаардлага зөвлөмжүүдийг хүргүүлжээ. Дорногов аймгийн Улаанбаатар суманд тайгуул хийдэг Арива компани үйл ажиллагаа өргөтгөж Сүхбаатар аймагт тайгуул хийхэрсэн байна. Дэс компани охин компани Кожиго компани Сүхбаатар аймгийн 6 сумын 11 хэсэгт цацаг хэсэгт ашигт малтамлын хайгуул хийхэр болжээ.